53 дугаар бүлэг. Авд мордохоор. Ургахын улаан наран Бэлстрос цэцэрлэгийг гээгүүлэн өвсний шүүдэр гялалсан туулайн бүрийн том мод толгодын бэлэр урт сүүдэр унган хөвдөн дунд шинийг өнгөрүүлээ сэрсэн буг өвс ногоогон идэхээр нуурууган орж яваа харагдана. Шинэ өдрийг баяртай явагдсан шууд сүргээрэн мод дамжин хөгжилтэйе шулганалдана. Хангай дэлхий хавтай нойрноос сэржээ. Эрт өглөөгөр цаг байсан боловч эдлэнгийнхэн унтаагүй хонсон бололтой. Агтчдын хашаанаас гаргаж ирсэн 10 гаруй эмээлтэй мөр харшин гадаа үүдэнд эцдийн хүлээсэн янзтай тогтож ядан мордын дэргэд бас нүдийг халхалсан начин шонхор гаран дээрэн мөрөн дээрэн суулгасан авчид нохот хөтлсөн даамлууд тус тусынхан хувцсгныг өмссөн зогсож харагдана. Марион өрөөндөн үеэлдүү Лорогийн хамт хэнийг нь гоцгор оройтой бүрхэн малгай биеийн яг барьсан ногоон хам бэлэн дэрлэг өмссөн илгэн бэлитэй гартаан ташуур барьсан явцгай гэж дуудахыг хүлээн сууж байлаа. Баяр хөөр болсон бяцхан Лора өрөөнд дотор цоо сэргэлнээр "Волтер, өнөөдрийн ааваа үнэхээр сайхан болно. Нуурлуу хойд нэг ч хүн очоогүй болохоор янз янзын шуу дүүрэн байгаа гэсэн. Манай ноход начин шонхрууд ястаныг барина биз дээ. Ямар вэ?" Гэхдээ тиймэрхүү юм сонирхдаг улсад болж сайхан байх үсттэй. Чимэн ч гэсэн начин шонхороор ав хийх дуртай штэ. Ганцаархнаа хүртэл яваад өгдөг байж. Лора мэндэ ан ав өөр бусад олон юмд чинь өөр тааламжгүй улстай явснаас ганцаараа явах нь хамаагүй аятайхан байдгийг штэ. Марио минь юу ярина вэ? Өнөөдрийн бидэнтэй явах улсын дотор аятайхан хүн нэг ч гэсэн байхгүй хэрэгөө. Миний л мэдхийн нэг ч байхгүй. Юу? Манай эрхэм зочин Ахмад Скерти бидэнтэй явна штэ. Чамайг чинь багдарга стабс явна гэх нүдэл гэж бодлоо шүү. Тэр ч харин үгүй шүү. Тэрэн шиг тэнийг амтантай хамт явах нь юуны аятайхан байдгийм. Миний хувьд бол Ахмад Скерти дэрэгдэн байхад дэндүх ухаан тайдах хүн. Үннийг хэлэхэд хачин янзын нэр устаач гэсэн стабс нь арай дээрээ. Марион чи тоглож гин үү? Стабс шүү. Багдарга стабс гээд байгаа шүү. Хуранда стабс балаач гэсэн ялгаа байхгүй. Тэрнтэй суул стабс авхаа гэж дуудуулдаг болох хэрэг шүү дээ. Тэр ч харин болио тамни. Би лав стабсын ихнэр болохгүй. Ямар хэрэгэм зэрэг хүртлээч гэсэн тэрнтэй суухгүй. Скерти стабс хоёрын аль нэгийг сонгох дээрээ тулдаг юм гэхэд хэнийг сонгохоо мэдэхгүй байна. Марио минь чи юу ярина вэ? Скерти гэдэг нэр нь хүртэл сүртэй сайхан дуулдаж байгаа биз дээ. Ийм нэртэй хүн баатар болж таарна. Миний хэр бол харин аймхаа хулчгар амтан л байж таарна. Ер нь ч тийм л амтан байлаа штэ. Ахмад Скерти юу ярина вэ? Тэрний чинь хүн болгон тун аятайхан хүн гэдэг. Үндээч тийм хүн штэ. Эхлээ жаахан эвгүй зан гаргах нь гаргасал да. Тэгтээ тун аятайхан хүн байсан шиг байна лээ. Тэр тусмаа Марио минь чамд минь тун дотн санаанд чинь ганц таармаар байх шиг санагддаг шүү. Дургүйч чинь ганц хөрөхөр хүн гэж. Тэгвэл арай үнний хувьтай болно. Үнэхээр ч тийм амтан. Тэгэхэр чи тэгж мэдэгддэггүй штэ. Скертийн дэргэд харин ч баяр баясгалантай байж харагддаг. Хин хинд чинь их л аятайхан байгаа юм шиг харагддаг штэ. Албан хүчээрэл тэр штэ Лора минь. Хүнтэй инээж хөхөрнө гэдэг чинь тэр бүр баяр баясгалантай байна гэсэн үг. Аятайхан ярьж хөөрнө гэдэг чинь үнэн сэтгэлэн илэрхийлж байна гэсэн үг биш байдаг юм. Ахмад Скертитэй аятайхан ярьж хөөрдөг маань аргагүй эрхэндэл тэр. Тэгэхгүй болохгүй болол тэр. Болохгүй болоо тийм ээ Лора. Өөр аргагүй болол тэр. Тиймгүйсэн бол би өнөөдрийн авд Скерти шиг хүнтэй хамт бүрч явахгүй байсан. Дүүмэн чамд Ахмад Скерти үнэхээр баатар ир шиг санагдаж байж магадгүй. Харин миний хувьд бол даанч өгөөг чи минь мэдмээрсэн дээ. Мэдж байна ихч минь. Би чинь тоглосон байхгүй юу? Ахмад Скерти чинь баатар биш гэдгийг би сайн мэднэ. Чиний минь ганц баатар бол Генри Голдспер шүү дээ. Тийм ээ. Ганцхан тэр. Тэгтээ чалчаа амт минь болгоомжтойхон байж үздэг юм шүү. Хэнд ч цохойлгож болохгүй. Ам алдах юм болов? Би чамайг Ахмад Скерти багдарга стабс хоёрын аль алины хувьд ам тун сайтай байдаг болсон байна лээ гэж Волтерт хэлж орхино гэж мэдээрээ. Цаадах чинь тэгээд чамайг хинтэн илүү хардах нь харагдамж. Марио минь стабсын талаар Волтерт нэг ч үг цохойлгож болохгүй шүү. Цаадахынхаа тэртээ тэргүй хардах гээд байдаг болсныг чи өөрөө мэдж байгаа штэ.
Түүний над сүйдмэд болоод байхад цаад чин дургүй, би ч дургүй. Гэтэл чин өдөрт наазахан 4 удаа нэг дор байдаг хүнтэй чин муухай ажиллаад байх аргагүй юм байна штэ. Эхний үед эргүүлэх гэхэд нь нэгдүүцээд болно байхаа гэж бодож байсан минь харин болдгоо. Юу ч болоогүй яагаач юм шиг л эргүүлээд болж өгөхгүй юм. Чамаасаа гуйх ганцхан юм гэвэл Уолтерт л иймэрхүү юм дуулгаж огт болохгүй. Цаад чин түүнтэй хал үзэлтэнд гин штэ. Тэгвэл эрэлхийг багдраг Стабс Уолтерийн толгойг хяргаж хайна гэж юу? Тэр ч арай юу юм бэ? Уолтерийг бодвол том хүн ч гэсэн Уолтерийг би түүнээс зоригтой гэж боддог. Тэр увайгүй амтныг харахад тийм ч их зоригтой ир яасан ч биш л дээ. Тэгээд чамд минь бүдүүлэг муухай ашигласан хэрэггүй. Үгүй л дээ. Тэгтээ тэр хүнтэй аятайхан байна гэж ямар шүү янзтай байна гэсэн үг болохыг мэддэггүй амтан байхаа. Ахмад Скерти тийм биш. Тун аятайхан айцсантай хүн. Тийм ч байж магадгүй. Доротой дээрэл түүнийг тун аятайхан хүн гэдэг юм. Тэр лав түнд унж гүйцснээс зайлахгүй дэг шүү. Скертитэй л уулзах гэсэндээ биш юм бол юугаа их гэж юм бол ирдэг болоод байхав. Бидний хин нэгэнтэй уулзах хэрэгтэй ирдэггүй л лава. Тийм л дээ. Өнөөдрийн энэ ан авд явахыг ч Скертитэй уулзж очих гэсэндээ бодож олсон арга байж таарна. Дороти гэдэг чинь тун аюултай залтай амтан. Дороти Ахмад Скертиг гоогдох санаатай юм бол сансандаа хөрн байх гэж бодож байна. Би лав саат хийхгүй юмдаг. Өнөөдөр түүнийг ажигладаг хэрэг гэж бодож байна. Ямар шуухан янзтай байх нь харъя л да. Миний тэр хүүхэнд хичнээн дургыг Марио минь чи мэдхүү. Яагаад тэр гэж бодож байна? Үнэндээ мэдэхгүй. Яагаад гэвэл чиний минь дайсан гэдгийг би мэдсэн. Түүнд би муу юм огт хийгээгүй л юмсан. Тийм л дээ. Тэглээч гэсэн тэр. Тэгээд тэр над яагаад муу байдаг вэ нэ? Чи мэдэж гин үү? Мэдэж байна. Тэгвэл хэл л дээ. Чиний минь цэвэрхэн сайхан төрсөн татаархаа л тэр. Тэгвэл тэр чинь над биш. Чамд минь муу байхаар юм байна да. Яалаа гэжтэй би чинь хэрэг мэдлгүй яах вэ? Царайлаг новоо царайлаг л да. Тэгтээ харин чи минь үнэхээр үсгэлэн төгөлдөр төрсөн санагддаг. Бүсгүй хүн надад тэгж санагддаг юм чинь бүсгүйчүүдэд ямар санагддаг байж таарах вэ? Лора минь чи ч тэнхнэрээ байна да. Чи минь намаахан дагуулахгүй царайлаг төрсөн охин штэ. Доротой дээрлийн тухайд гэвэл тэр чинь манай энэ хошуунд хамгийн сайхан өхөн гэгддэг хэрэг штэ. Олон хүний амнаас ингэж дуулсан юм байна. Тийм ээ, би ч дуулсан. Тэгтээ харин тийм бишээ. Марио минь чи надаасан эгчмэч гэсэн иймэрхүү юмны талаар би чинь чамаасан арай илүү мэддэг гэж боддог. Тэгээч бас та хоёрын хин хэнийг хажуунаас чинь хардаг хөндлөнгийн хүн шүү дээ. Хамгийн сайхан хүүхэн, бүжгийн хатан хаан гэгдсэн хүүхэн болгон тэр бүр тийм байж чаддгүй. Гол төлөв царайлаг сайхан төрсөндөө биш, аятайхан айс замтай байж чаддаг тулдаа л тэгж хилэгддэг, магтагддаг юм байхгүй юу? Тэгж хилүүлэх, магтуулах гэж хичээдэг тулдаа л тэгж айлгууддаг Доротой дээрлийг манай нутгийн хамгийн сайхан хүүхэн гэж магтдаг энэ улс амтанд чамааг минь харин тэгж хил зүрхэлдэггүй мөртлөө дор бүрийдээ биширч шүтэж явдаг юм. Үүнийг минь чи өөрөө ч мэдж байгаа штэ. Манай хөдөөний муусаа нусгай жаалууд хүртэл чамаас минь нүд салгаж чадахгүй байгаа харагддаг. Тэгээд л Доротой дээрл чамд минь тийм муу байдаг хэрэг штэ. Хамгийн сайхан хүүхэн байх гэж хичнээн хүсээд чиний минь дэргэд юу ч биш болохоор л тэр. Хэдийний баяр дээр тэр хүнийг тун их жигшин зэвүүцж байгаа юм шиг амлж байсан мөртлөө аятайгаа харагдах гэж яаж хичээж байсныг санаж байгаа үсттэй. Голдсберт. Тийм ээ. Тэгж яах нь би тун сайн ажигласан. Голдсберийн анхаарлыг татах гэж яаж байсан гэж санав вэ? Цаадч нь харин чамаас минь өөр хэнийг ч тоож харахгүй байсан. Тэгээд л Ахмад Скерти дээр буусан хэргэлдээ. Тэгээд байна шүү. Чи өнөөдөр Скертидээ жаахан сэтгэн эзүз. Дороти яагийг нь харъя л да. Сэхүүн занган жаахан дараад өгөх юмсан. Лора минь дээ. Чи минийхээ иймэрхүү юмд авьяасгүйг мэдэн штэ. Тэр тусман одоо бүрч чадахгүй. Доротиг нэг дөнгөөл дөө. Ганцхан цаг тэгэл үзэлдээ. Чамайг минь хэн нэгэн хүн тэгж чадвал чамд минь аятайхан байх уу? Уолтертай чинь өнөөдөр нэг хүүхэн наалдж орхиод эсвэл цаадах чинь хэн нэгэнтэй наалдаад байвал ямар байх вэ? Тэгвэл Стабстай наалдаад байхгүй юу? Лора минь дээ. Чи минь үнэхээр томоог өхнөрөө байна да. Уолтерт үнэхээр сайн болж орхисон хэрн хайр дурлал гэж чухам юу байдгийг мэдэх бас л болоогүй байна. Би чинь харин ч энэ үеэр агт чинь шагааж Марин ухаа Мармад юкко мориндо морцсон Лора ухаа та хоёрыг хүлээж байна гэд эргэж алга боллоо.
Марион гарч явах зураан "Лора минь, чи юу мэдж байгаагаа хүнд ч хэлж ярьж болохгүй шүү. Хүнд ч хэлэхгүй гэж амаг. Тэгвэл чинь би чиний хэлснийг биелүүлж болно" гэж шивнэлээ. Ахмад Скирти өрөөндөө багдарга Ставстай юм ярьж хөөрөн хэн аяны хувцс хонортой ангийн зүг мөрөвчлсөн малгайгаан барьцгаасан явх цаг боллоо гэж дуудахыг хүлээсэн элдэд зогсож байлаа. Сандлын түшлэг дээр хоёр нүдийг халахалсан сайхан начин шонхор тогтож ядан сууж харагдах бөгөөд Скирти сурсан зангаараа өрөөнд дотор холхин баг дарга нь даргаан ажиглан нэгийг бодсон юмстай зогсож байгаад дог хийсэн байдалтай "Миний алдарт шадар. Та азан дахиад нэг үздэг хэрэг шийдсэн биз дээ. Гэхдээ нь тэг шийдсэн. Тэгтээ харин таныг зөвшөөрвөл тэр л дээ" гэв. "Миний зөвшөөрөл ямар хэрэгтэй юм? Энэ чинь албан ажил өөрөгтэй тань хамаагүй зүйл шүү дээ. Энд хэн ямар ч хүүхэнд хайр сэтгэлтэй болсноо хэлж ярих тань таны дурын хэрэг. Хүүхэн болгонд 20-30 удаа ганцвэ хэлж ярьж болно. Тэгтээ харин Ахмад танаас нэг зөвлөгөө авмаар байна. Энэ хүүхнийг дахиад халгаахгүй болно яа? Тэгвэл харин базаахгүй шүү. Тэр тусмаа та түүнтэй нэг дор толгой хоргодож, нэг тогооноос идэж ууж байгаа хэлэх үү? Тун базаахгүй юм болно гэсэн үг. Тэгээд бас цаа түүхэнтэй анханаас он царай өгөөгүй гэж байдаг. Анх би чинь аятайхан хэлж ярьж чадаагүй арай л яарч орхисон юм. Түүнээс хойш олон ч өдөр хоног өнгөрлөө. Овооч горилогтой болоод байна. Хэрвээ би нэндүрээгүй бол энэ хүүхэн маань ихөөр болсон юм шиг санагдаад байгаа. Тэгтээ сайн мэдэхгүй байгаа юм шиг дээ. Тийм ээ, сайн мэдэхгүй байна. Тэгвэл ч дээ. Зөвшөөрнө гэж сайн мэдээгүй байж сууй барья гэж амангаах хэрэг байна уу та? Угэнч зөвшөөрмөр л байгаа юм л да. Нэг гэмн. Тэгэд ч би өөртөө тань ярилцъя л гэж бодсон юм. Тэгэл дээ. Энэ бүсгүй Мармадюккын зэнч гэсэн төрсөн охин шиг хайртайг нь та мэдэн штт. Тэгээд ч тэр нусхай Уолтертой нэг дор өссөн болохоор төрсөн ах шиг л боддөг юм байна. Төрсөн ах бол харин байхгүй юм байна лээ. Ставс та үнэхээр сэргэлэн ир юм. Тэгтээ би түүнээс огт айхгүй байна. Ставс харин таныг нь дэнжсэн амтан байлаа. Түүнээс биш Скиртийн ингэж ёжилж байгааг эрх биш мэдмээр шүүд. Тэгээ та хинээс байгаад байгаа хэрэг үү? Өөр өсөлдөгч гараад ирсэн хэрэг үү? Дээрэлийн хүү юу? Аль эсвэл Рожерс Хаммермелийн хүү дэгжин залуу юу? Тэр хоёрын байж таарна гэж бодож байна юм. Гүй. Өрсөлдөгч гэхэр хүн байхгүй. Тэгээ юунд нь эргэлзээд байгаа хүн? Өөрийг тань ер нь тоож байх шиг байна уу? Үгүй шиг байна уу? Та өөрөө юу гэж бодож байна? Тоожж байгаа юм шиг, тоохгүй байгаа юм шиг учир нь олддог хүүхэн. Одоо бол нэг овоо тоодог болж байгаа юм шиг өөрөөр хэлбэл өчигдөр лав тоож байх шиг санагдсан. Юунаас болоод ингэ санагдсан хэрэг вэ? Өөрөн иймэрхүүг цохиулгасан хэрэг үү? Үгүй ээ, юу ч хэлээгүй. Тэгтэл байж байгаа байр байдлаар нь л ингэж бодсон юм. Авд явахтаа тун чухал нэг юм хэлнэ гэж орхисон маань бөөм баяр хөөр болох шиг санагдсан. Тэгээд өчигдөр орой жингон тун их баяр хөөртэй байсан бас маргааш бошуухан шиг болоосоо гэж тисчээдэн хүлээж байна гэж хэд хэдэн ч удаа хэлсэн шүү. Ингээд бодохоор өөрийн тань амнаас сууй барья гэсэн сайхан үг дуулна байхаа гэж баярлж байгаа хэрэг гэж юу? Тэгсэн чи харин хаврын тэнгэр шиг хачин зан хөдлөөд өчигдөр тоож байснаа өнөөдөр гинтхэн тоохон болж орхих юм биш үсттэй. Тэгэхээр чи маргааш болтол хүлээсэн нэвэл дээр байхаа гэж зөвлөмөр байна. Тэгтээ түүний амнаас нааштай сайхан үг өнөөдөр бол өнөөдөр, маргааш бол маргааш дуулж болох нэг арга байна гэж Ахмад танд хэлээд байна шүү дээ. Тэр талаар харин би өөрөө биш таал түнд цохиулгамар байгаа юм л да. Юу гэж тэрв? Мармадюккой таны мэдлэлд бүрэн ороод байгаа шүү дээ. Тийм ээ. Тэгэхээр би түнд авгахад чинь аюултай юм болоод амьдснаасаа хагасч магадгүй болоод байна гэж ойлгуулж чадах юм бол гэхэд нь Ахмад Скирти "Ставс" гэж ашхаран үсрэн очиж зангидсан гаран ам амарт нь хүрэг шахан гоцолзуулж энэ талаар үг цохиулгасан өчүүхэн ч гэсэн сэжиг ахуулсан байгаад үзээрэй. Тэгсэн байвал амь насант нь Мармадюк вэд гонхаас ч илүү аюултай юм болно гэж мэдж ав. Амангаач болохгүй гэж би танд хэлсэн. Дахиад нэг тушааж байна гэж загнаж зөвхөлээ. Ухаан алдатлан айсан Ставс гэмшингүйгээр "Яалаа гэж дээ Ахмад минь,
Өөрийг тань болохгүй гэвэл хэнд жам ангаахгүй. Бурхны нэр барьж тангаргалъя. Хэлсэндээ хурцл үзээрэй. Өөрт олдохгүй эрх мэдлийг өмнө барилгүйхэн өөр ямар ч байдаг байна. Тэр аргаар цаад хонгорхон амтны өөрийн болохыг бодж үз. Энэ нууцын тухайд гэвэл задлж болохоор цаг ирэх нь эрнэ. Тэгтээ хизээ хэдэд ирэхин та биш би хэлнэ. Стабс өөрийгөө өмөрч нэг юм хэлэх гэсэн боловч зарцарж ирэн явх цаг боллоо гэв. 5 минутын дараа олон морьтой улс Бэлстрод эдлэнгийн зүүн урд талын хаалгаар уван цун гарч явцгаалаа. 54 дугаар бүлэг. Начин шонхороор авлав. Фулмер нуур эдүгэ байхгүй. Эрт дээр үед эрг хөвгөр нь байсан үдсгэлэнтэй сайхан тэр нэг суурин л нэр усыг хадгалж үлдсэн юм. Элдерберн горих, Колн Темз хоёр гол хамаг усыг урсхан гадаад их талаа руу аваачиж нийлүүлсээр байгаад олон жижиг цөөрөмтэй эддэг болон эмийн үс ургамал элбэг ургадаг ногоон нуг үлдэн эдшний үс ургамлын сөрөнгийнхэн төвж ойролцоох зах дээр худалддаг. Эмийн ургамлыг үндсийн хөдөө нутгийн эмч томч нар төвдөг болжээ. Гэтэл харин энд хүүрнэж байгаа үйл явдал өрнсөн тэр үед өргөн удам энэ ногоон нуг эрг хөвөөгөр нь халзан ангир хөхөдөглий зэрлэг нугас гээд зүйл бүрийн шуу нутгалдаг өтгөн их зэгс шагшуурхтай том нуур байлаа. Тэгээд ч энэ нуурын эрг хөвөөнөө Фулмер шилтгэний эзэн Фредерикийн охин Дороти Дейрлийн эрхэм хүндэт зочид ирж начин шонхороор ав хийх байв. Дороти Дейрл бол харчуудад онцгой харагдахаар ир бишийн сэргэлэн царайлаг төрсөн бүсгүй бөгөөд эцгийнх нь нэгэд л эзэн хамтныг бурхнаас саяасан эрх мэдэлтэй ганц хүн гэдэг харанхуй сурталд хатуу идэгдэг биширдэг хүүхэн. Ухаан санаагаар сармагчнаас нэг их илүүгээ мөртлөн өөр бусдын хөлс хүчээр амьд зуудаг, өөрийгөө эзэн хамт ингэж өргөмжлүүлсэн өдгөө амьтдын эрх мэдлийг шүтэн биширдэг тэнэг улс тэр үест ч бишхүйдэн байсан гэргэлтэй. Тэгтэн харин бүгдээрийн тийм биш. Бүгдээрийн эрхтэгш төр улсаа байгуулцгаая гэж эрэлхийг зөрөгтэй уриалан дууддаг үнэнхүү эх оронч улс төрийн томчуудын дундч төмөн олны дундч цөөнгүй байлаа. Тэдний үг төдлөгөө том хотынхны төдийгүй хаа байсан хөдөө нутгийнхны нийт англичуудын сэтгэл зүрхийг эзэмджээ. Гэтэл харин иймэрхүү үгийг элен далангүй хэлж ярьж зөрхилдэг зоригтой хүн Фулмер тосхонд ганц ч байгаагүй цаг бөгөөд иймэрхүүг амнаас нь гарсан хэнийгч болов төр төрсөлсөн этгээд хэмээн буруутгаж толгойг нь олон таван үггүйгээр хяргадаг байсан юм. Дороти Дейрл бүгдээрийн эрхтэгш эв найрамдалтай хүмүүсийн төр улс байгуулах гэсэн санаа бодлыг хэдэн зууны турш эгдүүцэн зэвүүцж ирсэн тэр л хэвээрийн байгаа өөдгүй тэр улсын өрөөсөн гутал царайлаг төрсөн ийм бүсгүй тийм улс орны тоонд орно гэдэг тун тоогүй хэрэг боловч бие сэтгэлийн хувьдч ухаан бодлын хувьдч үнэхээр тийм өчүүхэн амтан байв. Аятайхан царай зүстэй мөртлөн амин хувийн бодсон цэвдэг хүйтэн сэтгэлтэй сэтг нүрд зан үнэг шиг арга залтай дан олон хүнд тоогдон өөрийгөө хүрээлүүлж чадсан тэдэнд бишрэгдсэн сүүхэтэй хүүхэн. Ямар ч гэсэн их стэйцийн дунд зэгсэн нэртэй нүүртэйг нь урилга заллагыг хүлээж авсан баян тарган улс ан авд оролцохоор Фулмер нуур руу эрцгээс явдал гэрчилж байлаа. Болцсон газран баяр хөөртэй уулзгаасан улсын нуурын хөвөөгөр хөврөлдөн хөдлөхөд зэгсэн дундаас хөхдөглий зэрлэг нугас өргөн хөөрч хойноос нь тавьсан начин шонхрууд хордсом шиг дайран унгаж анч нохот тэднийг нь олж ирэхээр зэгсэн дундуур зүсэн орцгоолоо. Начин шонхрын эзэд өөр хоорондоо мөрөөцөлдөн ав сонирхогчдод жигүүрт махчдын араас амьсгаа даран ширтцгэн онцгой санд нь баяр хүргэн хашгиралдаж байлаа. Ирсэн зочид ийхүү явсаар нуур тойрон нэг толгоон орой дээр гарцгааж найрсаг эзэдийн зэхэж бэлдсэн элбэг дэлбэг ууш зууш дэлгсэн модны сүдэр доогоорох зүлгэн дээгүр тухлан сууцгаалаа. Хөгдөө хэрийн хөгжөөнтэй дайллаг цайллаг шимтэй арх дарсанд халсан улсын цэцэн цэлмэг үгээр нялуун үгс наргантай тоглоом шоглоом тэр бүрийн талаар нэг их нуршилгүй хүн болгон сонирхож байсан болохоор та бүхэнд маань ч гэсэн сонирн байж магадгүй нэгэн яриаг сонсгоё. Дороти Дейрлийн зочдон та бүгдийг хөгжөөн баясгах ан аваас өөр юм даанч байхгүй нь харамсалтай байна.
Белстрод эдлэнд бидний эртээдийн хөгжин баясны дэргэд манай өнөөдрийн баяр маруухан санагдна байхаа гэж бодож байна. Ингэж байтал маань нөгөө хар морд хүрээд ирдэг болоос Ахмад Скирти танаас л болоод түүнийг олж харцгаахаа болсон хэрэг шүү дээ. Гэхдээ Ахмадд аятайхан үг санагдсан юм стай. Тоогүй болсон боловч миний буруу биш шүү дээ. Би ч албан үүргээ л биелүүлсэн. Уймын самун дэгдэх чиг шин өөрөөр би яах вэ? Гэвэм. Эв хавгүйхэн байдалд орсон морин зэргийн Ахмадд тусуулах гэсэн Фредерик хажуунаас нь Ахмад таны буруу юу байх вэ? Эхэмдээд эзэнтний үнэн чалбатын үүргэн зах ёсоор нь биелүүлснээ тань бид мэдэж байна. Ороо босгоо ийм үед өөр бусад манч өөр шиг тань идэвх зүтгэл гаргадагсан бол үнэхээр зүгээрсэн. Гэд хажуудан сууж байгаа хизээ язааны эв түнжин муутай Мармадюк Ведрүү хяламхэн. Харам султан харин тэр уймын самун дэгдээгч хэн ямар ч хүн байлаа гэсэн түүнийг зүхтаалгаад алдаж орхижээ. Тэгтэн тэр мө мөдхөн баригдаж зогшинган хөртөж таарна байх л да. Гэхэд Мармадюкгүй таны харвал тэр хүн тэгээд ямар шан хөртөж таарах хэрэг вэ? Гэхэд хатууд арсандан халамцаад байсан майнер бараг өөрийн мэдлэггүй цаазараа хялал байхгүй юу? Эзэн хамтныхаа эсрэг ховилдоонд оролцсон этгээдэд өөр ямар шам байж таарах вэ? Бөндгөрийн борго цоо шиг цавччих хэрэгтэй. Гэж шүлсвсчүүлээд Мармадюкгүй төлөв төвшин. Тэглээ гэхэд тань тэм 10 шинэ хүн төрнө гэсэн үг шүү дээ. Төрж илвэг. Би бүгдийн толоог нь авна. Хаантны хаширхан шиг үзэлгүй зөвшөөрч орхисон тэр муу парламент байлаач гэсэн бидний ярих захиргааг өөрчилж хэн ч чадахгүй. Гэж бардамнаад Доротой охиныхон үнэн голоос юм шиг аав мэндэ толгоо авах барихын битгий ярил да. Ахмад Скиртийн гарт нэг орсон хүн толгооноос хагцвал тун хайран байна. Тэр харин таны гараас мултарч чадсан яамаа? Гэж дуулдахад охиноргон огцсон эргэж хараад "Эн чи юу гэж болж байна вэ? Ингэж их өрөвдөж хайрлах сэтгэл ханаас ч гараад ирэх нь вэ? Өглөөхөн огтоор юм хэлж ярьж байгаагүйсэн билүү?" Гэж зандарлаа. Тэгэхэд би таанч мдэггүй байсан юм л да. Юу гэх тэр хүний төлөө тун их зовнин сэтгэл дүгшиж байгаа нэг хүн байгааг тэр хүнд нь Доротын учиртай харцаараа Марион Ведиг ширвээд авахыг алтан шаргал өсгözөгтэй бүсгүй Ахмад Скирти хоёрын хэн анзаарчээ. Фредерик охиныхоо нүүр царайг ажиглан "Түүний амнаас тэгээд хэнд тийм их хэрэгтэй байдаг хэрэг" гэж лавллаа. Юуны өмнө эхнэрт нь хэд хэдэн ч хүний эхнэрт нэ харморд эхнэртэй хэрэг огт дуулаагүй юм байна. Гэхэд үнэхээр сони юм дуулгасандан их л олзуурхан би ч бас саяхан л дууллаа. Вайланд үеэлээсэн дуулаад байна л да. Ордонд албах хашдаг өнөө өглөө ирсэн юм л да. Голдсберг чинь Бекингем хошууны бүдүүлэг харанхуйх нь бидэнд л өөрийгөө тэгж танилцуулснаас биш олон хүний сайн мэддэг өөр нэр устай хүн байсан хэрэг байна лээ. Гэд ардан зогсож байгаа хя ховцтой хархуугийн "Тийм шүү. Уеэли маань яриад байгаа тэр хүн бол эхнэртэй хүн байхгүй юу? Би та нарыг мэддэг байлгүй л гэж бодож байсан юм." Гэхэд үнэхээр гэмгүй гинэн хонгор царай гарган "Вайланд мэндэ бид чи юугаа мэдэх вдэ? Миний мэдэх юм гэвэл Голдсберг Мармадюкгүйтэй эднийхэнтэй л танилтал тэгтээ харин саяхнаас танилтал болоод байсан хүн л дээ." Гэд Мармадюкгүй руу энэ далдан харлаа. Мармадюкгүй "Тийм ээ, энэ тань үнэн. Өөрийн тань яриад байгаа тэр хүнтэй би танилцаад нэг их удаагүй. Эхнэр энтер тэгж огт мэдээгүй. Тэгтээ эн чи ямар хамаатай хэрэг болж байна вэ?" гэж гайхахад ордонд олб хашдаг хархуу өөрийгөө Голдсберг гэж явдаг тэр хүний жинхэнэ нэрийг та нар мэддэг болтой юм байна. Тэр чинь ордонд их нэртэй төртэй байсан хүн байхгүй юу? Надаас өмнө юм ч гэсэн тэр хүний талаар би нэлээ юм дуулсан. Тэгээд харин хил аманд орсон хэрэг байна лээ. Үдсгэлэнтэй сайхан уяэл бүсгүй нь харин "Вайланд минь болоо бол тэр хил ам яах вэ? Тэр талаар дуулсан сонсон зүйлийн өөрөө л мэдж явбал барав" гэж хориглолоо. Хэд хэдэн хүн нэгэн зэрэг "Гүй тэгээд хэн гэдэг хүн байсан болж байна вэ?" гэж шалгаан хил аманд орсон гэж дуулсан олон хүний сониучсан улам хөдөлсөн илд Хяхүүгийн нөөрөөд харцгаалаа. Тэгтэлч Хяхүүгийн амнаас хэн хүнгүй сайн мэддэг 10 жилийн өмнө нэр нь хатантан нэр устай үе хамт дуулдаг байсан тэр хүний нэр сонсогдох нь тэр.
Энэ явдал бүгдийн байр байдлыг өөр болголоо. Саяхан болтол дордод үлдсэн дайрч дарамжилж байсан тэр хүн нь харин өөрсдөөс нь дээгүүр том хүн. Ихэнхийн хувьд жигшин зэв зүйл зохих биш, харин айх, атаархах ёстой хүн болж таархан тэр. Хатантны хя хайртай тэр хүн гинт алга болсон. Тэгээд бөөн хил ам дэгдсэн зэрэг нь хар морьтыг инхүү гэнэт өөр хүн болголоо. Хэнийч танихгүй мэдэхгүй Генри Голдсбергийг хатантны хайр сэтгэлийг булаалсан тэр Генри гэж анханаас нь таньсан мэдсэн болов? Эрхэмсэг энэ дээдсийн дунд хичнээн олон танилталтай болох байсан бол доо. Тэгээж түүнийг одоо тэрслүүд хармуу амтан гэж аманга хүн алга болоод байлаа. Вайланд уялынхэн амнаас энэ нэрийг дуулсан Доротын атаач жөтөөс сэтгэл зүрх хүртэл уярн зөөлрчээ. Фредерикийн зочид ордонд болсон тэр хил амны талаарх яриа хөөрөөгөн цааш нь үргэлжлүүлсэнгүй. Зарим нь өөр хоорондоо шивэр авир гэлцэж байсан байж болох боловч тэр нь хичнээн сониуч хүний ч гэсэн сонирхол татгаан болсон аль дивангрын зүйл байлаа. Улс амтан өөр юмны талаар яриа хөөрөө дэлгэж эхлэн Вайландыг тойрсон хэдэн хүн л уймын самун дэгдэгч нөгөө хүний амьдрал байдлын талаар улам нарийн ширийн зүйл асууж шалгааж гарчээ. Хархүү мэдэх юмар даанч маравхан. Генрийн ордны авхаачуудын нэг Генриетатай нууцсаар ханилсан. Тэр хоёрын суусны дараа хатантны өрөн оролцсон тэр хэрэг явдал болсон. Тэгснээс ч болоод тэр хоёр хагдсан. Генри хамаг өмч хөрөнгөнөөс салж төгсснийг л мэдэж байлаа. Генри төдөлгүй ордонд алба хаан болж тэрвийн авхаал самбаатай эрлэх зөрөгтэй олон залуусын нэг адил Англиг орхин хаашин чим эзэмшил нутгийн нэг рүү явсан байлаа. Вайланд харин хар морьтод хар буруу санаагүй. Өөрийн дууснаас өөр юм юу ч яриаггүй хэргэлдэ. Гэр бүлийн тэр маргаан жохом юунаас болсон хэн буруутайг Вайланд ерөөсөө мэдэхгүй. Генри түүний хайр сэтгэлд бүсгүй хоёрыг хатантны хар хармал салгасан. Тэгээд ч Генри ордныг орхин алга болсон гэдгийг Вайланд үнэндээ яаж мэдэх вүлээд? Уг яриа явандан сонирхолгүй болж залуучууд өөр юм хум ярьж хөөрч эхэллээ. Марион Вэйдл энэ яриа хөрөнд оролцсонгүй. Саяхны дуулсан сонссон зүйл нь сэхий орох тэнхэлгүй болгожээ. Яаж чимрийгээд баяр баясгалантай царайлж чадахгүй болсноо мэдээд олноос сэм салж мод руу орлоо. Зүрх нь хагарах гэж байгаа юм шиг оргин хоёр хөл нь говин бүдүүн мод наллаа. Тийм учиртай хэрэг байх нь л дээ. Тэгд салсан хэрэг байх нь яасан муха худал хуурамч юм бэ гэж бодон сүүлчийн тэр шин уулзаад Голдсберийн хэлсэн ярьсан болгоныг саналаа. Их нэртэй байж түүнийг надаас нууж тэгэхэд нь би үрд чиних гэж амласан гэж байгаа. Бурхан минь амлснаасаа буцах хүч чадал хайрлаач. Одоо би түүний тухай нэг ч бодохгүй, бодох ч ёсгүй. Бид хоёрыг харанхуй харангал тусгаарлсан. Харин би чинь зүрх сэтгэлээ яах вэ? Ингиж муухай хуурдсан хэрн хайртай сэтгэлтэй хэвээрэн би гэдэг хүн яах хэрэг вэ? Би чинь ингэхэд арайч ширүүн аашилж байгаа хэрэг биш байгаа та. Өөрөө би эхлээд хайртай сэтгэлтэйгээ хэлсэн хэрэг шүү дээ. Сүүл чинь тэр шин над хэд ч дахин нэг юм хэлэх гэсэн. Би үннээ нуулгүй хэлсэн болно уу? Уучлж болгосон. Одоо харин үгүй. Уучлахгүй. Уучлж чадах байсан ч уучлахгүй. Тэгэд зүрхлэхгүй. Амьдрал минь ингээд дууссан ч гэсэн сэтгэл зүрх минь хизээч өөрчлөгдөхгүй. Марион мод налан гал цог нь унтарсан харцаар газар ширтэн зогсох зуур дөхөж ява хүний хөлн чимээ сонсоод ч эргэж харсангүй. Ой гашууд автсандан юу ч болж байсан анзаархан болоод байлаа. Тэгтэл Лора "Марион, чи минь хаана байна? Чамаага зөндөө ирлээ" гэж дуулдав. Яагаачгүй юу ч болоогүй юм шиг царайлах гэж байдгаараа хичээн "Энд байна." Гэхдээ Лора өтгөн сөг дундуур туучин цовоо сэргэлнээр "Үеэл минь чамта тун сони юм нэг дуулгая" гэсээр хоёр хазар нь ув улааж байдгаараа амьсгаадсан хүн өмнө нэр зогсоод "Юу болсон байх гэж бодож байна? Амин гол минь таалда" гэв. "Миний таахта мууг чи өөрөө мэдэхгүй штэ Лора минь. Чамаага хайртай начин шонхорон арай нисгээд алдаж орхиогүй байх л гэж бодож байна." "Үгүй шүү, бурхан минь, харин өөр нэг юм алдаж орхиод явж байна." "Юуг тэрв?" "Шүтүүлдэх хүнээ." Гэхдээ Марион "Шүү" гэж дуу алдснаа биеийн дорн барьж тайвнаар
Волтер чинь Доротед эрлийг эргүүлсэн биш үсттэй гэв. Үгүй. Доротыг ч арай эргүүлэхгүй байхаа. Тэгэхэр цаадах чинь арай дөнгүүрийг эргүүлээ юу? Уинфрид Вайлендиг байх нь. Яалаа гэжтэй ерөн ч тэгээд нэг их сүд болоод байхаар юм болоогүй. Би чинь өөр нэг хүнтэй шүү дээ. Тэрнээсээ л хагцаад байна. Тийм үү. Чимн бүр ичид зовхгүй ярьж явах шивдэ. Энэ тухайхан тэгээд Волтерт хэлсэн үү? Чимн юу болоод Волтерт л гээд байгаа юм бэ? Хиний тухай ярьж байгааг нь мэдэхгүй байх гэж үдээ. Магтаад бариад байдаг Ахмад Скейтерийн тухай яриад байгаа хэрэг үү? Хагцаад байгаа хүн чинь тэр л байж таархан дээ, тийм үү? Тэр бишээ. Гэхдээ тэгээ чи чинь бас нэг 3 дахь хүнтэй байсан хэрэг болж гинөө. Яасан айлгүй амтан гихчвэ. Яалаа гэжтэй. Тэрний чинь би огт тоодгүй байсан. Хүний урман тоодгүй байсны минь чийж мэдэн штэ. Хагцаад байгаа тэр хүнийхээ хэнийг хэлбэл тоодгүй байсны чинь хэлж чадахсан. Хин юу байх вэ? Багдрах стапс байхгүй юу? Өө, тэр байсан юм уу? Тэгвч түүнээс сагдснаа нэг юм бодохгүй байгаа үедээ хайртай өмнө. Тэгэд юу болсон юм? Лора уялын тэрч чаван үнэн голоосон Марио минь юу болсон гэж бодноо. Ичдгүй харамтан чинь дахиад л гуйдаг байгаа. Юу? Хайр сэтгэлтэйгээ хоёр дахь удаагаан илчилж эхлэе гэж юу? Чиний оронд би байсан бол энийг чинь хагдсан биш бүр олсон гэж бодох юм байна. Тийм ээ. Тэгэхэд бүр төрөвчийнхээсээ зүрх зөрөгтэй хаашилсныг яана? Тэр ч бүхэл өөрөөс чинь үгүй гэсэн үг дуулахгүй шүү гэж шаарддаг байгаа. Тэгтэн чи юу гэсэн бэ? Эхлээ зүгээр л нэг татгалцсан гэж чамд ярьсан штэ. Энэ удаа харин ширүүхэн загнасан. Үнэндээ ч зүү үрсэн гэдэг жигтэйхэн. Тэгсэн хэрнэл муухай харамтан чинь тоосон шинжгүй заа гэж хэлвч чадхтаа л нэг чадна гэж ярианг бодсон янзтай салж өгдөг үү? Яаж үзээд хэрэг болохгүй болохоор нь алгадж орхино гэж мэдэрэй гэж хүртэл хэлж үзсэн. Ашгүй нэг хүн ирж салгаагүй бол шиг үнэхээр алгадж орхих байсан шүү. Би өөрөө түүнийг тэгж нойтон амуу шиг салгаан болох ямар нэгэн шалтак өгсөн бол ялаа гэж тэгтлээ зэвүүцгэвдээ. Ёстой хачаа амтан гэж ярьлаа. Чи тэгээд Волтерт хэлсэн үү? Хэлээгүй. Цаатгач нь хэлж болохгүй. Юу ч битгий хэлээрээ чамаас гуй. Яагаад ч юу ахтал стапста хартаад байдаг болсныг чи минь ямар мэдэхгүй ш. Тэгээд ийм дуулбал шууд л үзэлсэн гин. Тэгээсэй гэж би харин огт хүсэхгүй байна. Хизээч хүсэхгүй. Волтероос өөр хин нэг хүн харин хашраагаад өгдөгсөн бол үнэхээр баярлгсан. Чиний минь чин зөрөгтэй Генри тэр Ахмадыг яаж хашраалаа та? Гэснээр Марионы нүүр царай хачин болсныг хараад ихч минь өршөөж үз. Энэ мухай стапсаас болоод ухаан санаа бүр самуурч орхиод байна. Марио минь хайрт минь. Ингээд ер нь тэмгүүж байж мэдэн штэ. Шал худлаач юм билүү? Доротод дээрл гэдэг чинь юу ч гэж залж байж мэдэх муухай амтэн штэ. Уинфрид Вайлендийн ах тэр Хентер амтан ч гэсэн Уиллийнхэн өрөөсөн гутал гэсэн үг. Доротод тэр хоёрын хэнийхэн ч үгэнд үнэмших хэрэггүй. Битгий үнэмш Марио минь. Энэ ер нь нэг л эргэлзээтэй зүйл. Голдсбер ихнэртэй байх ёсгүй. Ихнэртэй нь харин үнэн бол үнэхэр өөдгүй амтан гэсэн үг гэж ярихт нь Лора минь дээ. Өөрийнхөө юу мэддгийг өөр хүндж Волтерт ч хэлэхгүй ярихгүй байхыг чамд тушаая. Чамаас үнэн голоосоо гуй. Түүний талаарч саяных шиг юм дахиад ярихгүй байхыг бас гуй. Түүний саяны чинь хэлсэн шиг хүн байлаач гэсэн иймэрхүү юм ахин дахин дуулна гэдэг над үнэхээр хэцүү байна. Гэхдээ нэм үнэхээр өөдгөө муухай хүн байвал чи хайр сэтгэлтэй хിവэрэ байж чадахгүй үсттэй. Би гэдэг хүн яаж чадхаан болоод байна. Миний хувьд бүх юм дууссан. Харин түүнд хайргүй болж яасан ч чадахгүй. Ингэж хэлээд цээжинд нь наалдан ихэр татаж байгааг нь мэдсэн Лора. Хонгор минь дээ. Чамаага би өрөвдөж байна. Уйлаад яах вэ? Ингэсгээд гайгүй болчихно. Нэг мэтгэд түүнийг чи минь мартсан байна. Хэмээн тайлгаруулах гэж оролдсон боловч Марион харин хизээж мартахгүй гэд гингэнлээ. Тэгснэн гинтхэн толгой өөд болгон нулимсан ирчаад төрөлхийн омог бардам занган шавхан гаргаж юу ч болоогүй юм шиг зарайлахыг хичээн Лоротой сугдалсан саяхан өрхөөд ирсэн улстайгаа очиж нийлэхээр зоримог алхалаа.